Сайн байна уу? За өнөөдрийн зөвлөгөөгөөр та бүхэндээ англи хэлний шинэ үгийг хэрхэн чийжлэх талаар хамгийн энгийн боловч судалгаагаар нотлогдсон маш үр дүнтэй нэг аргыг зөвлөх гэж байна. За тэгэхээр үгийн баялаггүйгээр англи хэлийг бол төсөөлөх аргагүй. Гэтэл одоо дийлэнх хүмүүс маш завгүй байдаг. Өдөр болгон тууштай англи хэлний шинэ үгийг давтарч чаддаггүй. Тэгвэл энэ хоёр асуудлыг зэрэг шийдэх нэг арга бол унтахын өмнө англи хэлний шинэ үгээ давтах юм. За тэгэхээр танд одоо би бол англи хэлний шинэ үг чийжлэх болон чийжлэх бол бүхий л байж болох тэ хятад хэлний үгээ ч гэсэн чийжлэх болох бүхий л аргуудыг турш үзсэн. За энэ арга бол хамгийн үр дүнтэй шигшигдэж үлдсэн нэг арга болвол энэ дэвтэр байна. За тэгэхээр шинэ үгийн дэвтэр бол ер нь энэ бол гарын алганы хэмжээтэй юм жижиг дэвтэр байгаа. Шинэ үгийн дэвтэр бол тийм том байх шаардлагагүй. Яа тэгэхээр та сул чөлөөтэй цаг байна те. За ажил руугаа явах, хүн хүлээх те. Эсвэл бол хоолоо хийх ч юм уу тэр хоорондоо хилээ одоо шинэ үгээд авчих хэрэгтэй. Тэгвэл энэ үгийн дэвтэр дээрээ биччих юм бол карман тогтно юм жижиг авсаархан их айтахан байдаг. За тэгэхээр яг гэхээр судалгаагаар ийм судалгаа байна. Унтахын өмнө чийжилсэн үг өглөө босоод юм уу өдрийн босод үед чийжилсэн үгээс 3 дахин илүү үр дүнтэй чийжлэгддэг гэсэн судалгаа байна. Тэгэхээр та унтахын өмнө яах вэ гэхээр энэ дэвтрээ орныхоо хажуу тавьчихна. За тэгээд орой унтахын өмнө ерөөсөө нэг 5-аас 10 үг те өдөр болгон 5-аас 10 үг чийжлээд урт хугацаанд тууштай явах юм бол таны үгийн баялаг маш их сайжирдаг. Тэргүй үгийн баялаг бол тийм богино хугацаанд тийм ихээр сайжрах боломжгүй. Ягаад тэгэхээр хүний тарих нэг хугацаанд хүлээж авах одоо мэдээллийн тоо бол хязгаарлагдмал байдаг. Тийм учраас та өдөр болгон баг багаар үгээ чийжлэх хэрэгтэй. За тэгээд энэ шинэ үгээ дэвтэртээ тэмдэглэж тавьчаад нэг харчаад унтна. Тэгэхээр яадгүй гэхээр шөнө унтах хооронд хүний тарих бол ингээд ерөнхийдөө нөгөө орой унтахын өмнө яг авсан тэр мэдээллээ ингээд боловсруулаад тоног юм байна л да. Тэгэхээр дараа өглөө босоход бол нөгөө мэдээлэл бол маш сайн чийжлэгддэг. За тэгэхээр би бол сурагчтай үг зөвлөдгөө өөрөө бас одоо хэрэгжүүлдэг нэг арга бол шинэ үгээ энэ дэвтэртээ орой тэмдэглэж тавьчаад унтна. За өглөө яах вэ гэхээр дэвтрээ харалгүйгээр санаанаасаа нэг хуудас цаас аваад юм уу хуудас одоо хоосон дэвтэр дээр нөгөө үгнүүдээ санахнуу те ингээд бичдэг. За өглөө босонгуудаа хийж байгаа. За тэгэхээр энэ бол маш чухал. Яагаад гэвэл үг чийжлэхэд зуршил олох гэж байгаа тохиолдолд зуршил олох хэрэгтэй. За тэгэхээр зуршил одоо яаж бий болдог вэ гэхээр яг нэг цаг тогтсон нэг газар хийгээд дадчих юм бол тэ нэг 30-аас 48 хоног тасралтгүй өдөр болоо хийчих юм бол энэ зуршил болоод та автоматар хийдэг зүйл болдог. Тэгэхээр энэ үгээ ингээд чийжлэх хэрэгтэй те. Тэгээ өглөө болвол шууд санаанаасаа бичээд санаагүй үгээ яах вэ гэхээр хүн ингээд боддог толгой ажиллах тусам тэр үг одоо өөрийн болж идэвхтэй үгийн баялагт одоо шилждэг. Тийм учраас маш үр дүнтэй. Тэгээд үнэхээр санахгүй ер нь дийлэнх тохиолдолд бол санахгүй үгээ эргээд энэ дэвтрээсээ хардаг. За тэгэнгүүт нөгөө үгээ санана те. Тэгээд энэ үг чинь нэрээ энэ штэ гэдэг нөгөө хоёр дахь удаа нөгөө үгээ ингээд ой санаандаа ингээд давтчихж байгаа учраас маш сайн чийжлэгддэг. За тэгэхээр энэ дэвтэр дээр би бол хятад ихэнх нь бол хятад үгнүүд байгаа. Хятад англи ийм шинэ үгээ ингээд тэмдэглэдэг. За тэгээд энийг дуусгаар ингээд ийм дэвтрийг бол маш олноор ингээд авсан байдаг. Тэгээд дуусгаар нь ингээд шинээр солио явдаг те. За энэ арга бол маш үр дүнтэй арга. Тэгэхээр та энэ аргыг өдөр болгон хийгээд дадчих юм бол таны үгийн баялагтай жилийн дараа одоо маш их те идэвхтэй сайн хэрэгжилж чаддаг тийм үгийн баялагтай болно гэсэн үг. За энэ үргээд өнөөдрийнхээ зөвлөгөөг өндөрлөе.